Бид амьдралд бол өөрсдөө ингээ харахгүйгээр амьдрдаг юм байна л да, нийгэмд. Тэр харахгүй байгаа тэр толийг нь театр хүмүүст нийгэмд харуулж чаддгаараа гол ач холбогдол гэж би ойлгоод байна. Зүрх сэтгэлийн хөдөлгөөнөөс юм тархи руу сигнал ирж байгаа. За тэр сигнал чинь бол фотон баггүй. Тэр театраас гарч яваад бодоод тунгаагаад тархинд нөлөөлж байгаа нөлөөл. Тэрийг урлаг гэж. Зүрх сэтгэлээр нь дамжуулдаг тархинд хүрдэг тэр мэдрэмжийг өгдөг зүйлийг бол урлаг гэж. Тархиар нь дамжаад зүрх сэтгэл рүү н очдог юмыг бол соёл гэж хэлж болно. Бас нэг талаас нь тайлбарлах юм бол.